27 дугаар анги шалгалт эхэллээ. Лиммийн айжуухан амьсгаа гарав. Би бэхжүүлэх төвшний 1-р шатны өргөл тэр аль хэдийн хүрчихсэн байсан. 2-р шатанд ороход ердөө өчүүгэн алхам дутуу байлаа. Алтан бугын үрэл байгаагүй ч хэдхэн өдрийн дотор 2-р шатанд хүрэх байсан биз. Би бэхжүүлэх төвшний 1-р шат бол хүч бэлтгэх шат. Энэ үед жинхэнэ их хүч ихэвчлэн булчин төвлөрдөг. Харин 2-р шатанд ормогц тэр хүч их биеэр тарж нэвчин эхэлнэ. Зөвхөн хүч нэмэгдэх төдий биш, биеийн төсвөрч нэг шат ахдаг. Мэдээж шууд халдшгүй биетэй болно гэсэн үг биш. Гэхдээ өмнө амархан нэвт татах байсан сэлэм одоо зөвхөн хөнгөн шарх үлдээх хэмжээнд хүрнэ гэж хэлж болно. Тулааны чадварч баггүй нэмэгдэнэ. Гэвч Жуян хагас жилийн өмнө бие бэхжүүлэх төвшний 3-р шатны өргөлд хүрсэн байсан. Лиммийн одоо дөнгөж 2-р шатанд орлоо. Хэдийгээр тэр хүчрхийг жинхэнэ их хаосын аргын нөлөөгөөр агсан ч Жуянтай харьцуулахад ялгаа дэндүү их хэвээр. Түүнээс гадна Жуян энэ хагас жил зүгээр суусангүй. Тэр 4-р зэрэглэлийн авьяастай хүн. Бэлтгэлийн хорд нь мэдээж хурдан. Лиммийн шүнжин унтаагүйч саяхан нэвтэрсэн тул бие нь хөнгөн, сэтгэл нь сэлмэг байлаа. Ядарсан нойрмог мэдрэмж огт байсангүй. Тэр даруй гадагш гарч их жөө уулсын уул руу чиглэнгүйлээ. Их тунгалаг асраас Лиммийн байнга бэлтгэл хийдэг ойц талбай хүртэл хідэн лий зайтай. Өмнө бүх хурдаараа гүйсэн ч 2 хүч шатаа хугацаа ордог байв. Харин одоо тэр бие бэхжүүлэх төвшний 2-р шатанд хүрсэн учраас хэсэг хугацаанд талаас ч бага болов. Лиммийн энэ мөчөд онцгой баяртай байлаа. Байнга очдог газартаа хүрээд тэр үүргэвчээ газар тавив. Дотор нэмийн материал болт байлаа. Энэ удаагийн имүүд хямдхан зүйл биш. Бүгд ховор, үнэт имүүд. Болт хүртэл хар ясны өвсний шүүсэнд дэвтээсэн тул шарх эдгэх нэмэлт нөлөөтэй. Ийм тансаг эмтэй болсон тул Лиммийн дотоод гэмтэл санаа зовох шаардлагагүй. Тэрээр бүх сэтгэлээ бэлтгэлдээ орж чадна. Лиммийн нэг ширхэг сүнс цуглуулах үрэл ууж жинхэнэ их хүч шингээх хурдаа нэмэгдүүлв. Дараа нь жинхэнэ их хаосын арга болон хаосын дэд Мирданы аргаа зэрэг бясалгаж эхэллээ. Тэнгэр асгарах твд тулааны урлагаар хичээлэгчдийн дунд мянган жингийн хүчтэй болно гэдэг бага амжилтанд тооцогддог. Үүний дараа тулаанч булчин өөрчлөх, яс давтах, суц нэгтруулах шатуудыг давна. Бие бэхжүүлэх төвшнийг бүрэн дуусгах үед жирийн тулаанчийн хүч 8,000 жин хүрч болно. Харин төрөлхийн тэнгэрлэг хүчтэй цөөнхийн хувьд 10,000 жин хүрч боломжтой. Энэ бол хүчний дээд хязгаар гэж үздэг. Ховчийн төвшний мастер болсон ч биеийн хүч нь цааш нэмэгдэхгүй. Зөвхөн жинхэнэ их хүчээр сайжруулна. Харин шинчаан төвшөнд хүрсний дараа мөн түүнээс дээшх төвшнүүд тулаанч жинхэнэ их хүчний учрыг ойлгож сүнсээ бясалгана. Энэ нь тулааны замын зөв зам гэж тооцогддог байлаа. Гэвч хаосын дэд Мирданы аргад бичснээр 1000 жингийн хүч гэдэг ердөөл эхлэл дөнгөж хөл тавьсан хүн 10,000 жинд хүрэх ёстой. Багахан амжилттай хэдэн 100,000 жингийн хүчтэй болдог. Харин хамгийн дээд хүчний бясалгагчдын хүчийг тооцоолох аргагүй. Хэрв даав ордны 9 одноос цааш дотоод 8 нууц хаалгыг нээж чадвал биеийн тэнгэр газрын хүчийг эзэлж ашиглана. Тэдний хөл уул хагална. Тэдний нудраг тэнгэрийг бутлана. Тийм хүчийг 100,000 жингээр хэмжих аргагүй. Хамгийн багадаа сая жингээс дээш байх биз. Лиммийн энэ дурсамжийг хараад бараг итгэж чадаагүй. Хэрв жирийнээсээ 2, 3 дахин хүчтэй гэвэл тэр итгэж магадгүй. Эцсийн эцэд энэ бол тэнгэрлэг орны тоо томшгүй олон жилийн өв уламжлал. Гэвч хэдэн мянган дахин зөрүүтэй байна гэдэг дэндүү итгэмээргүй байлаа. Гэтэл дурсамж дотор тодорхой байсан. Тэр бүлгмүүдэд хаалга шүрддэг зарцснаар гүйж тоглодог жага хүүхдүүд хүртэл хэдэн 10,000 жингийн хүчтэй байдаг. Харин жинхэнэ шав нарын хүч 100,000-аас дээш жинтэй. Дурсамж тийм нарийн тод байсан учраас Лиммийн итгэхээс өөр аргагүй. Хэрв Маршал Цин Шаог тэдэнтэй харьцуулбал тэр бүр энгийн шал шүрдэгттэй ч дүүцэхгүй байх биз. Гэвч ийм хүч Лиммийн хувьд одоогоор маш хол зүйл. Учир нь чүмэг бэхжүүлэх шатнаас суц нэгтруулах шат руу орох хэцүү гэж хэлбэл чүмэг бэхжүүлэхээс дотоод 8 нууц хаалга болон даав ордны 9 од хүрэх нь түүнээс ч хэцүү. Лиммийн байтугай дурсамж доторх тэдгээр бүлгмийн олон шавнаар хүртэл энэ шатанд гацсан байдаг. Тэнгэрийн Аз хаант улстай харьцуулбал энэ нь ховчийн төвшнөөс шинчаан төвшин рүү орохоос ч хэцүү гэж хэлж болно. Лиммийн энэ бүхнийг бодоод гүнзгий амьсгаа ав. Одоо ийм алсын зүйлийг бодох хэрэгтэй байна. Одоогийн түүний хийх ёстой зүйл бол хаосын дэд Мирданы аргын үндсэн чадваруудыг сайн бэлтгэж ядаж хүч бэлтгэх шатны торго мэт урсах төвшөнд хүрэх. Торго мэт урсах мод руу зөхөхөд холцсон гэмтэхгүй харин
доторх мод нь бүхэлдээ нухаш болох төвшин. Гэвч насны дурсамж энэ хэсэг дээр баг зэрэг бүдэг байлаа. Лимийн өөрөө тэр төвшөнд хараахан хүрээгүй тул цаад нууцыг нь өөрөө тайлах шаардлагатай. Тэнгэрийн аз хотын зүүн өмнөд хэсэгт хуйгалсан харуулууд сэрэмжтэй зогсно. Тансаг торгон хувцс өмсөж бэлхүүсэндээ урт сэлэм зүүсэн нэгэн залуу хонгил зогсон хин нэгний хүлээж буй мэт эргэн тойрны ажиглаж байлаа. Нэг хүч шатаах хугацаа өнгөрөхөд гинжин хуйг дуулган өмсөн нэгэн залуу хонглын үзүүрээс алхаж ирэв. Тэр 20 гаруй настай харагдана. Хэдийгээр төрх нь хааны хүүшийг хэмсэг биш алхман тогтвортой амьсгалан тайван. Харахад л мастер гэдгийг мэдэгдэнэ. Торгон хувцастай залуу тэр хүнийг хараад баяртай инээмсэглэв. Тэр даруй ухтан очлоо. Ахаа та буцаж ирлээ. Аав гарцаагүй баярлана. Сүүлийн 3 жил хил дээр байгуулсан гавьянд чинь тэр их сэтгэл хангалуун байсан. Торгон хувцастай залуу нүүр дүүрэн инээмсэглэж байлаа. Тэр бол Лимминд 1000 алтан лин алдсан нэрээ тонгоруулж дуудуулсан Ван Игоо. Ван Игоогийн байдал үнэхээр өрөвдмөр байсан. Тэр мэдээ тарахад дарах гэж оролцсон ч эцэг нь эцэст нь мэдсэн. Энэ явдал генерал Ван галзууртлаа уралсан юм. Тэр Ван Игоог мөрий тавьсанд уурлаагүй. Харин ялагдсанд нь урлсан. Тэгээд зүгээр нэг ялагдсангүй. Би бэхжүүлэх төвшний 1-р шаттай хүүд ялагдаж нэрээ уруугаар нь дуудуулсан. Энэ бол гэр бүлийн нэр төрд хийсэн доромжлол байлаа. Ван Жужу түүнийг 2 сар гэрийн хорионд байлгах тушаал гаргасан бөгөөд тэр дөнгөж саяхан суллагджээ. Энэ 2 сарын хорой Ван Игогийн хувьд зовлон байсан. Тэр мах идэж чадахгүй, зугаацсан гэлийн талаар яриад ч хэрэггүй. Дагуулуудаа аваад бусдыг айлгаж сүрдүүлж чадахгүй. Харин өдөр бүр цэргийн содар уншиж хичээл даалгавар хийх ёстой. Ван Игоо эдгээр зүйлсийг ясандаа тултал үзээ яддаг. Энэ бүхэн Лиминээс болсон. Тиймээс тэр энэ гомдлоо яаж ч залгиж чадсангүй. Гэвч Ван Игоо Лиминийг яаж хийдэхээ мэдэхгүй байлаа. Түүнд айрам жинхэнэ эрх мэдэл байхгүй. Өөрөө Лиминийг ялж чадахгүй. Найз нөхөд болсон хідэн өөдгөө залуусынхан ч нэгэн ч Лиминтэй өрсөлдөгч биш. Дээрэс нь эцэг нь түүний мөнгийг хаасан тул хүн өмслөх боломж ч үгүй. Товчхондоо тэр Лиминд юу ч хийж чадахгүй болсон байв. Харин өнөөдөр түүний ах буцаж ирлээ. Ван Игоо бараг баярлсантай ойлгошихав. Эцэст нь боломж нь ирлээ гэж боджээ. Тиймээс ахтаа гомдол мэдүүлэхээр тэр удаан хүлээж зогссон юм. Ван Имийн өрөвдөлтөд дүүгээ харав. Тэд хоёулаа гол гэр бүлийн хүүгүүд, нэг эцгийн хүүхдүүд. Тиймээс тэр дүүдээ мэдлэхгүй яахав дээ. Тэр хэлв. Чи надад нөгөө алдсан мөрөөнийхөө тухай ярих гэж хүлээж байсан мэт те. Генерал Ван энэ явдлаар Ван Игоог загнаж шийтгэсэн тул Ван Имийн мэдээж бүхнийг сайн мэдж байлаа. Ван Игоо толгой өргөн хэлв. Ах минь үнэхээр ширхэг үсч алддаггүй ажигч хүн юм. Гэхдээ та мэдгүй байна. Тэр жаал дэндүү их даварсан. Эхлээд миний зарцыг зодсон. Дараа нь мөрийн үеэр лөөр хийсэн. Түүгээрч зогсохгүй манай цэргийн гэр бүлийг доромжилсан. Ван Ими сонсоод түүнийг ичих нүргүүгээр худал утахгүй тайлбар зохиож байгааг ойлгов. Тэр төвчээргүйхэн хэлв. Илүү үглэхэ бол чи юу хүсэж байгааг би мэдэхгүй гэж бодоо юу? Чи миний өмнөөс өшөө авч өгөөсэй гэж хүсэж байна уу? Ах минь үнэхээр хосгүй баатар. Тэр залууг шийдэх нь таны хувьд нэг хуруугаач хөдлөхтэй адил. Ван Ими хэлв. Би нэр хүндтэйгээр цэргийн командлагч хүн. Харин чи намайг бие бэхжүүлэх төвшний 1-р шаттай жаалыг зайлуул гэж хүсэж байна. Энд чи намайг инээлэх гэж хэлсэн ошигнолоо. Ван Игоо эвгүйхэн инэв. Тийм ээ. Арай хитрхи сүртэй болохох. Дахин алхад үхний хотго хэрэглэх хэрэггүй гэдэг шүү дээ. Ахаа тань 4 хүчтэй хоёрт харуул байгаа үстэй. Тэднийг явуулбал хангалттай. Манай эцэг бол Тэнгэрийн аз хотын зэвсэгт хүчний жанжаа. Одоо хаан ширээнд шилжих гэж байна. Ийм имзэг үе. Чи намайг зэвсэгт хүчний харуулуудыг ашиглан нийслэл хотод хүн баривчлуулахыг хүсэж байна уу? Ийм тэнийг хэрэг хийх гэж байгаа гэж үү? Үр дагавар нь юу болохыг ойлгосноо? Чамайг 2 сар хорсон гэж багтсан бололтой. Ван Имийн ингэж ууртай загнаад Ван Игоо дахин анхаарал хандуулсангүй. Тэр эргэж алхан одов. Ван Игоо ганцаараа тэнд зогсон дотроо хорслоо буцалгаж байлаа. Өөрийнх нь төрсөн ах хүртэл ингэж чангаар загна гэж бодсонгүй. Тэр нь ударгаа чангатгаж шүдээд цуцтартал зуусан байв. Хараалд би Тэнгэрийн аз хотод хизээч ийм доромжлол амсаж байгаагүй. Лимин би чамайг дахир цутуу болохгүй бол миний овог Ван овог биш болог. Нар мандаж нар жаргасаар 50 өдөр чимээгүй өнгөрөв. Их жөв уулсын дунд нэгэн залуу ойд талбайд нударгын сүдэр таттал бэлтгэл хийж байлаа. Уулын салхи үлэх боловч залуугийн нударганы чимээ тэр салхины дуу хүртэл дарж байв. Бан залуу өмнөх модон багныг зохиход
пингих чанга дуу цорэтв. Тэр модон багныг бат бөх болгохын тулд тусгай эмээр дэвтээсэн байсан ч ганцхан нудраганд 2 хуваагдсан нугарлаа. Нудраг дуусмагц тоос шороо бууж амжаагүй байхад тэр хөлөө ташуур мэт буулган модон багны үлдсэн хэсгийг дахин 2 хуваав. Хэдийгээр би одоо хүртэл торго мэт дурсах энэ нууцыг бүрэн ойлгож чадаагүй ч жинхэнэ хаосын аргын эхний шатанд багахан амжилт оллоо. Би бэхжүүлэх төвчний 2 дугаар шатч нэлээд сайн тогтворцсон. Миний хүч одоо дор хаяж 2600 жим байх ёстой. Энэ залуу бол Лиммин. Энэ 50 өдөрт Лиммин уулан тасралтгүй бэлтгэл хийсэн. Түүнд тод хомшгүй үнэт юм байсан бөгөөд сүнс цуглуулах үрлээс 20-ыг хэрэгэлжээ. Ийм их алт зарцуулсан Лиммин ахин нэг бичээсийн тэмдэг зарж зардлаа нөхсөн байлаа. Гисэн эдий ч ийм олон юм хэрэгэлсэн ч Лимминий бие бэхжүүлэх төвчний 3 дугаар шат болох дотор эргэтэн бэхжүүлэх шатанд нэвтэрч чадсангүй. Хаосын дэд Мирданы арга бат бөх суурь тавихад голчлон анхаардаг. Энэ нь яаран ахиж болдог арга биш байв. 50 өдөр өнгөрчээ. Маргааш 7 гүн ухааны тулааны ордны эсэлтийн шалгалт эхэлнэ. Тэнцэхэд асуудалгүй байх ёстой. Лиммин ингэж хэлээд том чулуун дээрээс хувцас авлаа. Дараа нь голын усанд хурдхан угаав. Нарны гэрэл Лимминий булчин тэгш бат харагдана. Арьс нь гэрэл ойлгож гялалцсан. Хүч чадлын гоо зөкслөнгээр дүүрэн байв. Тэр яг л хүчний өргөлдөө хүрсэн уян хатан ирвэс мэт. Зөвхөн нурууг нь харахад л энэ 15 таа хүүгийн бие сүрсүлд гэж итгэхэд хэцүү. Лиммин бие угаасны дараа хувцас өмсөж уулнаас буулаа. Тэр туулаа хөөх шонхор мэт огцом хурдалж гэрлийн гэлбаа шиг ой дундуур шунганав. Хитгэн амьсгааны дараа түүний дүр хязгааргүй ой дунд алга болов. 28 дугаар анги Хувилдаан. Жил бүр намрын ихэн, хаврын ихэнд 7 гүн ухааны тулааны ордон шинэ элсэгчдийн шалгалтаа авдаг. Энэ өдөр Тэнгэрийн Аз хаан тулсын тулааны урлагаар бясалгадаг залуусын хувьд хамгийн чухал өдөр байлаа. Тэдний хувьд 7 гүн ухааны тулааны ордон бол эцсийн зэрлэг. Тэнд орж чадвал нэг л өсрэлтээр тэнгэрт хүрэх луу болж хувирна гэсэн үг. 7 гүн ухааны тулааны ордонд илсэхэд нөөц боломж чухалч хүмүүсийг хамгийн ихээр татдаг зүйл нь өвлөгдсөн техник судрууд байв. Өвлөгдсөн судрууд олон жилийн турш хөрөмтлөгдсаар байдаг. Тэдгээр дотор өмнөх үеийн тулааны настнуудын олж мэдсэн туршлага, ухаарл шингэсэн байдаг юм. Ийм туршлагуугаар өөрөө тулааны урлаг сурах гэж оролдох нь гудамжинд хоосон дими ярьж буй тэнгээс ялгаагүй. Гэхдээ нийтэд түгээмэл байдаг судрууд хөвчлэн найдвартай хэрэглэхэд боломжийн байдаг ч жинхэнэ хамгийн дээд чанарын өв судрууд зөвхөн бүлгэмүүдэд хадгалагддаг. Ийм өв уламжлалыг бүлгэмүүд маш хатуу хяндаг. Хэрв шавь судрын нууцыг задруулсан гэх өчүүхэн сэжийг илрүүлвэл хөнгөн шийтгэл нь бясалгалыг нь устгах, хүн шийтгэл нь шууд цаазлах, өвлөгдсөн судрыг дамжуулах өөрөө асар хэцүү. Түүнийг хуулж бичих, давхарлан хувилах бараг боломжгүй. Тулааны зам гүн, нууцлаг, их хүчний урсгал, түүнийг дагах мэдрэмж, бясалгалын замнал гээд эдгээрийг үгээр илэрхийлвэл дүрслэх аргагүй. Тиймээс жинхэнэ ховор судрууд энгийн ном хэлбэрээр бичигддэггүй, цаасан дээр хуулж болдгүй. Ихэвчлэн судрууд хаш автан дээр хадгалагддаг. Жижиг хаш автан бүр дотроо асар их нууцлаг мэдээлэл агуулна. Гэтэ тэр ч гэсэн доторх зүйлийн ерөнхий санааг л багтаадаг. Хэрв хин нэгэн судрын нууц гүнийг хаш автанд шилхийг хүсвэл тэр судрыг бүрэн ойлгосон байх ёстой. Энэ өөрөө туйлын хэцүү. Дээрээс нь асар их цаг хүч зарцуулна. Судрыг хүн бүр ойлгож чаддаггүй. Хаш автанг оллооч доторх нууцыг нь тайлж чадахгүй байж мэднэ. Энэ мөнгөний газар алтан дэвсгэрт гаргасантай адил. Хэдийгээр тэр мөнгө мөн боловч ойлгодгүй хүн бол түүнийг зүгээр л цаас болго ашиглана. Тиймээс эртний судруудыг агуулсан хаш автан маш ховор. Зах зээл дээр ямар ч үн төлсөн олддоггүй. Чухам энэ л залуу тулаанчдыг 7 гүн ухааны тулааны ордонд орох хүсэлт галзууруулах шалтгаан байлаа. Гэвч сонгон шалруулалтын нөхцөл маш хатуу. Жил бүр тоо томшгүй мөрөөдөлтөй тулаанчд ялагдсан буцдаг. Лиммин өөрт нь бие бэхжүүлэх хамгийн дээд чанарын судар бол хаосын дээд Меридианы арга байгаа. Тиймээс тэр 7 гүн ухааны тулааны ордны өв судруудыг тийм ч их сонирхсонгүй. Түүний эсхийг хүссэн шалтгаан нь Лань Юньёч биш. Түүний тулааны замын оргилд бүх амьдралаа зориулахар шийдсэн цагаас хойш Лань Юньёгийн хэрэг түүний зүрхийг дахин хөдөлгөж чадхаа болсон. Лиммин 7 гүн ухааны тулааны ордонд орохыг хүссэн гол шалтгаан бэлтгэлийн нөөц байв. Энд хэлж буй нөөц нь ийм өвс биш, харин тусгаалan бэлтгэл хийх газрууд.
Тэдгээр газрыг заримдаа шидийн тойрог байгуулж бүтээдэг. Зарим нь шинчаан бясалгалагчдын бий болгосон онцгой орчин байдаг. Ийм газар бясалгалвал хүн тал хүчээрээ 2 дахин их үр дүнд хүрч чадна. Гэхдээ хамгийн чухал нь тулааны техник. Тулааны техник нь тулаанчийн хувьд амин чухал зүйл. Учир нь энэ нь түүний бодит тулааны хүчтэй шууд холбоотой. Лимийн насны сүнсний хилтерхийн дурсамжаас хэд хэдэн тулааны техник мэдэж авсан. Тэдгээр дурсамж дотор 3, 4 тулааны техник байсан ч бүрэн бус байлаа. Үнэн дээр бүрэн бус байсан ч тэд Тэнгэрлэг орнд хүртэл дээд түвшний тулааны техник тооцогдохоор зүйлс байсан. Тэнгэрийн Аз хаант улсын техниктэй харьцуулах юм бол бүрэн бус хувилбар нь хүртэл хавьгүй давуу гэдгийг хэлүүлдэггүй. Харамсалтай нь Лиминий мэддэг тэр 3, 4 тулааны техникийг одоо шууд бэлтгэх боломжгүй. Тэдгээрийг эхлүүлж оролдохын тулд дор хаяж шинчаан төвшөнд хүрсэн байх ёстой. Дурсамж дотроос харахад хамгийн сул техникийн хүртэл нэг цогцолтоор уул нурах чадaltaй байв. Хүн алах нь байтугай Тэнгэрийн Аз хотыг бүгд нь устгахч амархан байх биз. Ийм тулааны техник Лиминий хувьд гадаад хэл шиг л ойлгогдож байлаа. Тиймээс Лимин энэ эсэлтийн шалгалтанд орж 7 гүн ухааны тулааны ордонд нийлсэх ёстой. Тэгээ зогсохгүй. Сайн үр дүн үзүүлэх хэрэгтэй. Учир нь жил бүр хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчид маш их шагнал өгдөг. Магадгүй ховор юм, эсвэл үнэт эрдэнэс ийм юмуудыг хөвчлэн бүлгэн болох 7 гүн хүндийн дотор үйлдвэрлэдэг. Тэнгэрийн Аз хотод хамгийн баян хүн ч худалдаж авч чадахгүй. Язгуур тэнгэр бүлийн залуус хүртэл ийм шагнал шунан атаархдаг. Лимийн ч мөн сэтгэл татагдав. Өмнө хүч сул байсан тул тэр нэг өдөр хүлээлтгүй байсан. Харин одоо байдал өөр болсон. Түүний хүсэл зориг өндөр болжээ. Намрын эхний өдөр 7 гүн ухааны тулааны ордны талбай аль хэдийн хүнээр дүүрч 70 м давуулгайлж байлаа. Шалгалтанд орохоор ирэх хүмүүс хит олон тул шалгалт үргэлж нар мантахаас эхэлж бүтэн өдөр үргэлжилдэг. Лимин, Лин Шаодон хоёр хараахан талбайд орж амжаагүй. Гаднах гол зам дээр явж байв. Энд хүмүүс харьцангуй цөөн байсан ч Лиминий чихэнд ярээ шуугаан тасралтгүй сонсогдно. Энэ удаа хэд хэдэн дээд түвшний авиастан ирсэн гэсэн. Тэдний дунд 1-р авиастан Ван Янфийн хүртэл байгаа гэсэн. 15-тай 4-р зэрэглэлийн авиастай бясалгал нь аль хэдийн бие бэхжүүлэх түвшний 3-р шатанд орсон. Үнэхээр хүчтэй хүн юм. Сонин биш үү? Тэр ягаад өмнө 7 гүн ухааны тулааны ордонд ороогүй юм бол ягаад таврын шалгалтаар ирээгүй юм? Миний бодлоор түүнд зориг Тэнгэрийн ордон байх. 7 гүн ухааны тулааны ордонд орох даруйда Тэнгэрийн ордонд орохыг хүсэж байгаа биз. Ямар их зориг вэ? Тэнгэрийн ордон бол бараг боломжгүй. Сүүлийн жилүүд Тэнгэрийн ордонд орж чадсан ганц хүн нь Цин Шинсуан. Тэнгэрийн ордонд орох хамгийн доод шаардлага бол бие бэхжүүлэх түвшний 3-р шатны оргил, дотор нь ихэвчлэн 4-р шатны хүмүүс байдаг. Ван Янфийн шууд орох хэрэггүй. Миний бодлоор тэр ингэж удаан хүлээсэн нь эсэлтийн шалгалтын 1-р байрны шагналыг авах гэсэн хэрэг байх. Тэнгэрийн ордон. Лимин дотроо намуухан тавтай илүү. Хагас жилийн өмнө Жу Ян бие бэхжүүлэх түвшний 3-р шатны оргил хүчээрээ Тэнгэрийн ордонд орсон. Эргэлзэх зүйлгүй. Жу Яны хүч ижил түвшний хүмүүс дундаач үнэхээр онцгой. Түүнийг Ван Игоо шиг төмсний шуудаатай зүрлэх аргагүй. Лимийн бодол давтаж байхад гинэт хин нэгний харц өөр дээр нь тусгай мэдэрлээ. Хин нэг нь түүнийг ажиглаж байна уу? Олон хүний дунд түүн рүү харах хүн олон бий. Энгийн хүн бол тэдний харц санааг ялгаж чадахгүй. Гэвч Лимийн жинхэнэ их хаосын аргыг бэлтгэсэн тул мэдрэх чадвар нь туйлын хурц болсон. Ийм олон хүний дунд ч тэр өөр рүүг нь ширтэх нэгнийг хүүтэй харцыг мэдэрч чадна. Тэр юу ч бодлоогүй мэт толгоогоо эргүүлв. Тэр харц гарч байсан газар цэнхэр өнгийн сүх тэрэг байлаа. Гэвч Лимийн харах мөчид сүхний өшиг даруй бууж хаагдав. Лимийн дотроо санаа алдав. Эсэлтийн шалгалт эхлээчихгүй байхад аль хэдийн түүний эсрэг хин нэгэн хувилдж байгаа бололтой. Яг энэ үед цэнхэр сүх дотор торгон хувцастай нэгэн залуу мөн царай баргаар өөр нэгэн залуу сууж байлаа. Тэд бол Ван Игоо болон Жу Ян. Тэр биднийг анзаарчихсан юм биш үү? Ван Игоо өнгөрсөн удаа Лиминээс айж орхисон байв. Хэдийгээр тэр олон нийтийн өмнө өшөө аавна гэж ярьдаг ч үнэндээ Лиминээс имээдэг болсон. Түүнээс 3 нүдлэр ялагдуулсан явдал сэтгэлд нь харс өдөр үлдээж өөртөө итгэх итгэлийг нь буталсан байлаа. Жу Ян хүүтнэр хэлв. Ингэж сэжиглээд айгаад байх хэрэггүй. Энд ийм олон хүн байна. Түүнийг толгойных нь ард нүд ургачхаагүй. Бас энэ залуу.
бие бэхжүүлэх түвшний 2 дугаар шатанд хүртэл нэвтэрчиж бие бэхжүүлэх түвшний 1 дугаар шат 2 дугаар шат хоёрын хооронд ялгаа бага биш. 15-таа ийм түвшинд хүрнэ гэдэг энгийн хэрэг биш. Ялангуяа Лин Миний ядуу гэр бүлийн суурь ердөө 3 дугаар зэрэглэлийн авьяасыг бодвол бүрч тийм. Ван Иго муухагаар хэлв. Тэр лав галзуу юм шиг бэлтгэл хийсэн бах. Өөрөөр бол боломжгүй. Би хүртэл 16-таа л 2 дугаар шатанд хүрсэн. Тэр биедээ хит их ачаал өгч дотоод гэмтэл авсан байх. Ийм тэнийг хэдэн жилийн дараа л ургамал шиг хэвтэрт орно. Ван Иго хорсолтойгоор харав. Жуян дотроо энэ долгоноор амтныг жигшив. Өчнөө ховор имээр дэмжүүлж байж 16-таа 2 дугаар шатанд хүрсэн. Тэгээд ч тулааны чадвар нь бүр сул дорой замбраагүй зүйл. Хэрв эцэг их нь Тэнгэрийн аз хотын айрмын жанжин биш байсан бол Жуян түүнд анхаарал чандуулахгүй. Жуян хэлв. Энгийнээр бодвол тэр ийм шатанд хүрэх боломжгүй. Бие хит тамлаж дотоод гинтл авсан бол эрт орой нэгэн өдөр дахир дутуу болно. Гэхдээ хэрв 1000 алтан лангийн дэмжлэг авсан бол байдал арай өөр. Жуян ингэж хэлэхэд Ван Иговын царай шууд улайв. Тэр мөрийнхөө тухай хэрэг дээр Жуян мэдээгүй гэж бодсон. Гэвч мэдэж байжээ. Үгүй ер нь хэн мэдээгүй үлдсэн юм бэ? Хараалд, бүгд хараалд. Тэр эмээгийнхээ нэрийг хүртэл шившиглэж орхисон юм шиг санагдав. Жуян Ван Игоод анхаарал хандуулсангүй. Түүний царай улан бараалаа. Ерөнхийдөө 16-тай хүү бие бэхжүүлэх түвшний 3 дугаар шатыг давсан бол 7 ухааны тулааны ордонд ордог. Хүндтэй гэр бүлийн олон шав ийм маягаар орсон байдаг. Тэдэнд асар их ховор эмийн дэмжлэг байдаг тул энэ тийм ч хэцүү биш. 7 ухааны тулааны ордон үүнд дургуутдаггүй. Эцээст энэ ч мөн тулаанчийн хүчний нэг юм. Гэр бүлийн суурь бол авьяастай адил. Өөрийн авьяасаар ахисан ч бай, эмийн тусламжаар ахисан ч бай, эцэст нь мастер тулаанч болж 7 ухааны тулааны ордны хүч нөлөөг нэмэгдүүлж байвал болно. Эмээр дэмжүүлсэн хүмүүс 7 ухааны тулааны ордонд орохт найдвар байдаг. Тэгвэл ижил төвшний хүмүүсээс илүү тулааны чадвартай Лин Миний боломж бүрч өндөр. Жуян Лин Минийг 7 ухааны тулааны ордонд оруулахыг хүсээгүй. Тэр Лин Миний өөрийг нь давна гэж айгаагүй. Эцээст Лин Минь ердөө 3 дугаар зэрэглэлийн авьяастай. Жуян өөртөө бүрэн итгэлтэй. Лин Минь нэг төвшин алгасаж Ван Игог ялсан байлаа гэд тэр том хэрэг бишээ. Ван Игог ердөө бие бэхжүүлэх түвшний 2 дугаар шаттай тулааны чадвар нь ч тунд ороо. Жуян Лин Минийг үргэлж хөлд ороо дарж чадна гэдэгт итгэдэг. Гэхдээ Лин Минь 7 ухааны тулааны ордонд орчихвол Лан Юньюгийн зүрхэнд том давалгаа үүсгэх нь гарцаагүй. Лан Юньюэ Лин Миньтэй байсан хуучин нөхөрлөө мартаагүй. Хэрв тэр 7 ухааны тулааны ордонд орвол нөхцөл байдал хэвээр үлдэхүү. Жуян Лан Юньюд татагдсан. Түүний тал нь түүний дөлгөөнд зан үзэсгэлэнтэй төрхөөс болсон. Харин нөгөө тал нь сайхан бүхнийг өөрийн болох гэсэн эзэмдэх хүслээс нь үүдэлтэй. Тэр Лан Юньюгийн зүрхэнд өөр эр хүн байхыг огт төвчиж чадахгүй. Гэр бүлийнхээ ачаар Жуян хааны гэр бүлтэй баг зэрэг холбоотой. Мөн 7 ухааны тулааны ордон ч тодорхой танил талтай. Гэвч тулааны ордны шалгалт олон нийтийн өмнө явагддаг чухал хэрэг тул Лин Минийг шууд оруулахгүй байж болох боломжгүй. Тиймээс түүнд үлдсэн цорын ганц төлөвлөгөө бол Лин Минийг эсэлтийн шалгалтанд оролцуулахгүй байх. Таалагдсан бол лайк дарж Wild Card Audio сувгийг subscribe хийгээрэй. 29 дугаар анги Мортныг сөхрүүлсэн нь Жуян хуруундаа зүүсэн бөгжөө имрэн бодолд автав. Тэгээд хэллээ. Ван ахаа, Тэнгэрийн аз хот бол чиний газар нутаг. Чамд ямар танил тал байхгүй гэх. Чи мэдээж бие бэхжүүлэх түвшний 4-р шат. Бүр 4-р шатны оргил төрсэн хүчтэй хүмүүстэй холбоотой байж таарна. Жуян Лин Миний суурь бат гаднаасаа харагдахаасаа илүү хүчтэй байж магадгүй гэж сэжиглэж байв. Бие бэхжүүлэх төвшний 3-р шатны оргилд хүрсэн хүнээр түүнийг амархан даруулна гэж бодох аргагүй. Тиймээс шууд 4-р шатны хүн олж явуулах нь хамгийн найдвартай. Ван Игог хэлв. Би 4-р шатны олон мастерыг танинд. Гэхдээ тэд бүгд миний эцэг эсвэл ахын харуулууд. Өмнөх явдлаас болоод аав аль хэдийн зэрлэг болгосон. Одоо хинч миний үгийг сонсохгүй. Бие бэхжүүлэх төвшний 4-р шатанд хүрсэн хүмүүс ихэвчлэн залуухан ногоон цэцэг шиг хүмүүс байдаггүй. Ийм хүмүүс ихэвчлэн 30 нарсан тодорхой байр суурьтай эсвэл хүчрэг хүмүүсийн хувийн харуул байдаг. Ван Игогийн чадлаар тэднийг 15-таа хүүтэй тооцоо бод гэж гуйна гэж бараг боломжгүй. Жуян хэсэг бодоод Ван Игод хэлв. Энэ удаагийн 7 ухааны тулааны ордны шалгалтын хамгаалтыг Жао Миншан хариуцж байгаа үстэй.
Тэр саяхан танаа эцгэс тушаал дэвшсэн гэж сонссон. Ван Игоо гайхсан ч толгой дөхөв. Тим хэрэг би. Жао ах надтай ер нь сайн харьцдаг. Жуян бусдаас сонссон мэдснээр Жао Мишан бол Тэнгэрийн Аз хотын цагдаагийн хүчний ахлагч байлаа. Хотын цагдаагийн хүч бол хот хамгаалах арим 2-1 тогтолцооны 2 хэсэг. Хотын цагдаагийн хүч нь хотын хэв журам, хулгайч барих, дэг журам сахиулах зэрэг ажлыг хариуцдаг. Харин хот хамгаалах арим нь эзэн хааны эрх мэдлийг хамгаалж бослого өмнөнийг дарах үүрэгтэй. Ойлголоо. Надад Лим Минийг тахир дутуу болох арга байна. Жуян сүхт иргэний хөшгөөр сэм харж Лим Минийг хорт могоо мэт ширтв. Түүний царай айжмаар бараалаа. Долоонгүй ухааны тулааны ордны шалгалт 3 хэсгээс бүрддэг. Хүчний сорил, зүүдний сорил, гоёмсог сувраг. Өнөө өглөөний эхний шалгалт нь хүчний сорил байлаа. Хүч бэлтгэх шат бол бие бэхжүүлэх төвшний 1-р шат. Мөн тулааны урлагийн суурь. Хэрэв хүч бэлтгэх шат бат бүх биш бол дараагийн махан бие бэхжүүлэх, дотор эрхтэн бэхжүүлэх, булчин өөрчлөх, яс давтах шатууд бүүдүр ашиггүй болно. Тиймээс хүч бол тулаанчдын хувьд маш чухал. Хүч хэмжих аргач харьцангуй энгийн. Энэ сорилтыг сайн зохион байгуулбал маш олон нэр дэвшигчдийг шууд хасч чадна. Тийм учраас сүүлийн хэдэн жил долоонгүй ухааны тулааны ордны хүчний шалгалтыг хамгийн ихэнд тавьдаг болсон. Шалгалтын хэрэгсэл нь хүний өндөртөө тэнцэх тусгай чулуун байгууламж байлаа. Дээд хэсэгт нь жинхэнэ их хүчээр бүрдсэн гэрлийн баг нь бий. Хин нэгэн чулууг зөхөхөд тэр баг нь гэрэл дамжуулж тухайн хүний хүчийг илтгэн. Гэрлийн баг нь 1 цөөн өндөр бол 100 орчим жингээс арай бага хүч гэсэн үг. Хэрв 1 тохоо өндөр гэрэл үүсгэж чадвал 1000 жин болно. Тэгвэл тэнцэн. Үүнээс доош бол шууд хасагдана. Гэхдээ бие бэхжүүлэх төвшний 1-р шат хүч бэлтгэх шатны оргил ихэвчлэн 9 чулуу орчим байдаг. Тэгвэл төмөр мод хуглах хүчтэй болно. Гэвч ерөнхийдөө 1-р шатны тулаанчид 900 жин орчим хүчтэй тул эхний сорилыг давхад нэлээд хэцүү байдаг. Лимийн 1-р шатанд байхдаа л 1000 жингийн хүчийг давсан. Харин одоо түүний хүч 2600 жингээс илүү болсон байлаа. Энэ бол Хаусын дэд Мерданы аргын сүр хүчийн үр дүн юм. Мэдээж энэ хүчний оргилд хүч бол түүний давуу тал. Тэр бүр 1-р байрны төлөө тэмцэх боломжтой. Талбай дээр сорил хараах эхлээгүй байв. Лимийн замын хажуугийн чулуун тавцан дээр сууж нүдэн анин амьсгалаа тохируулж байлаа. Гинэт огцом чимээ гарч нэгэн чанга дуу ашгарав. Замаас холд гэдгийг сонсохгүй байна уу? Лимийн нүдэн нэгээд гайхав. 20 орчим настай нэгэн ир морин дээрээс замаар давхин ирж байлаа. Тэр гялалтсан зузаан хуйг өмсөж гартаа хүүхдийн гар шиг бүдүүн 2 м урт жад барьжээ. Нэг гараа жадаа савлан хүмүүсийг зайлуулж нөгөө гараараа ташуураараа барьсан байв. Да. Морины туурай чимээ тас хийтэл цөөрэтэж гол зам дээр баширсан хүмүүс тал тишээ сарнина. Лимийн хөмсгөө зангидав. Өнөөдөр долоонгүй ухааны тулааны ордны элсэлтийн шалгалтын өдөр. Тэнгэрийн Аз хотын цагдаагийн хүчийг илгээж дэг журам сахиулж байх ёстой. Гэтэл яагаад хин нэгнийг олон хүн дундуур ингэж давхихыг зөвшөөрөв? Удалгүй Лимийн анзаарав. Тэр хүн хэдий түрэмгүй байдалтай жадаа савлаж байсан ч үндэ хэнийг ч мөргсөнгүй. Тулааны ур чадвар нь гайгүй, морь унахтай чадварлаг болтой. Лимийн анх замын хажуу сууж байсан тул босоогүй. Гэвч дараагийн мөчид тэр ирийн нүүрэнд хорон инээмсгэл тодорч жолоогоо татан чигээ өөрчилж шууд Лимийн рүү дахин ирэв. Лиминий царай барав. Энэ хүн өөрийн зориуд онилж ирж байгаа гэдгийг тэр ойлголоо. Морь улам хурдлана. Тэр ир өөрөө хоёуг өмссөн, гартаа барьсан зузаан урт жадан дор хаяж 100 жинтэй байлаа. Дээрэс нь давхиж буй морины хүч нэмэгдвэл тэр жад ханыг хүртэл нэвт татгаж чадна. 10 м хүрэхгүй зайд ирэх үед 90 гар дах жад бүдэг шар гэрэл цацруулж эхлэв. Тулааны техник. Намайг их тоожээ. Бүр тулааны техник хэрэглэж байна. Лиминий нүд мөс шиг хүйтэн болов. Тэр баруун гараа үлээлэг дэлгэж жинхэнэ их Хаусын аргаа дотроо хурдтай эргэлдүүлв. Лиминий мэдрэх чадвар агшин зур дээд хязгаарт хүрлээ. Түүний нүдэнд жадны хурд удааширч морины туурайн шууганч аниргүй болов. 3 м-ийн зайд ирэх мөчид Лимийн сууга байрлалаас огцон өсрөн босов. Гэхдээ тэр болцсонгүй. Харин бүр тэр ирлүү урагш хөдөлж 2 гараа сунган жаднаас натгаж авлаа. 100 жинтэй жад. Морины дахих хүч. Ийм хүч модыг хүртэл хугалж чадна. Гэтэл тэр хүү түүний гараараа барьж байна гэж үү? Жадыг атгасан даруйдаа Лимийн жинхэнэ их хүчээ гар хөлөөрөө эргэлдүүлв. Баруун хөлөө нэг алхам ухрааж чулуун давцанд тулан бие батлав.
Дараа нь хоёр гараараа татхад 2600 жингээс илүү хүч агшин зуур дэлбэрлээ. Дээшээ Лимийн дуу алдаж жадаа барьсаар хоёр гараа дээш өргөв. Мортер богинохын агшинд аимшигтай хүч мэдрээ жаднаасаа шууд ховх татагдан даван хүүхэлтэй мэт агаарч шидэгдлээ. Түүний толгой эргэж чихэндэн салхисгэр нь хараа нь агаарт эргэлдэхдээ бүдгэрэн замхарлаа. Дараагийн мөчид тэр араараа газар хүчтэй онов. Хорон өвдөл бүх биед нь тархаж дотор эрэхтнүүд нь байрнаас өдөлсөн мэт санагдав. Тэр ардаа байсан мод мөргөнд зогсоод нэг амаар цусаар буйлжлоо. Лимийн гартах 100 жингийн жадыг хажууд шидээд буцааж суув. Тэр ердөө бие бэхжүүлэх төвшний 2 дугаар шатны хүчтэй байлаа. Хэдийгээр морины хүч дэмжиж байсан ч Лиминий бясалгадаг хаосын дэд мэрданы аргатай харьцуулахад дэндүү хол зөрөөтэй. Энэ бүхнийг харсан олон хүн хэлэх үггүй болов. Хоёулсан ир бүх хүчээрээ морин дээрээс довтлсон ч Лимийн түүнийг жадтай нь хамт хох өргөөд шидчихлээ. Энэ залуу хүн төрхтэй хэрцгий араатнуу гэлтэй. Алсад сүх тэргэн дотроос энэ дүр зургийг харж байсан Жуяны царай олон барав. Ван Игоу гэдэг хэрэггүй будаа идэгч түүний таньдаг хүн хүртэл алхдаг төмснөөс ялгаагүй юм. Морины хүч нэмэгдсэн байхад өөрөө шидэгдэж байх гэж. Гэхдээ Жуян ийм үр дүн гарна гэж ерөөхдөө таамагласан. Зөвхөн Лиминий хариу довтлогоо ийм догшин байна гэж бодсонгүй. Яг тэр үед бөөн хөл өдөлгөөн чимээ шууган ойртож ирэв. Юу болоод байна? Олон нийтийн газар хэн боструу дээр зүрхэлсэн юм? Лимийн толгоо өргөн харахад Ван Игоу олон хүн дагуулan ирж байлаа. Тэр дотроо хүүтнэр инэв. Энэ хүн бүхнийг өрсөлдөн төлөвлөсөн нь ойлгомжтой. Ван Игоу Лимийн шидэгдсэн хүнийг хараад зүрх нь агшин зурж чичирлээ. Энэ хүч үнэхээр аимшигтай. Гэвч ардаа олон хүн дагуулж ирснээс санан сэтгэл нь тайвширч зориг нь нэмэгдэв. Тэр шүдээ зууж Лимийн рүү догшин ширхтлээ. Лимийн муу новш минь чи миний хүмүүсийг дахин зодож байна. Би өмнө энэ жижиг зүйлсээр чамтай тооцоо бодохгүй гэж бодсон. Гэхдээ энэ удаа чи хитэрлээ. Яв, түүнийг бариад ир, дайрцгаа. Түүнийг алчхвал би хариуцлагыг нүүрнэ. Ван Игоу баатарлаг мэт гараа савлав. Гэвч хүлээж байснаас өөрөөр тэр дохио өгсөн ч хинч хөдөлсөнгүй. Түүнийг алчхвал чи хариуцна гинэ. Ямар муу онгой вэ? Хэрвээ тэр биднийг алчхвал чи бас хариуцах уу? Түүний авчирсан хүмүүс ихэнх нь бие бэхжүүлэх төвшний 1-р шатанд, цөөн хэд нь 2-р шатанд байлаа. Гэхдээ тэд ижлэхэн шатны хүмүүс дундаач сул талдаа ордог. Тэд бүгд Лимийн морьтой үнийг шидэж хаях аимшигтай дүр зургийг өөрийн нүдээр харсан. Тим хүнийг барих гэж дайрна гэдэг үхлээ ирж буй хэрэг биш гэж үү? Лимийн инээмсэглэн хэлв. Яасан бэ? 3 сар өнгөрчхөөд байхад танаа нохоо шиг дагалдагчид огт ахисангүй юу? 30 дугаар анги генералын хүүг зодсон нь Лимийн 3 сар гэж дурдмагц Ван Игоугийн уур гал шиг дүрлцв. Энэ бол түүний амьдралтаа амссан хамгийн том доромжлол байлаа. Юугаа хүлээгээд байгаа юм? Дайр. Дараа нь би та нартай тооцоо бодох хүсэж байна уу? Ван Игоуг дагаж явдаг энэ бүлэг дагуулуудын донд эрчүүдийг дээрлэж эмэгтэйчүүдийг төв боддог өөдгөө этгээдүүд олон байв. Ван Игоу бол тэдний дээрээс дэлгэсэн хамгаалтын шүхэр. Хэрэв Ван Игоу тэднийг хайчвал хамгаалтгүй болохоос гадна өмнө өшөө хорсол тээж явсан хүмүүс гарч ирээд тэдний бүх бозар хэргийг ухаж гарах нь гарцаагүй. Тэгвэл тэдэнд Тэнгэрийн аз хотод амьдрах газар үлдэхгүй. Үүнийг бодоод тэр хүмүүс шүдээ зооз аргагүй зориг гаргалаа. Гэхдээ тэд үнэхээр дайрах зориггүй байв. Зүгээр л цохилт амсгаар урагш дайрч буй мэт харагдана. Лиминий нүд хүйтэн байлаа. Тэр баруун хөлөөрөө газар твтэх жадыг өшөглөж өргөж гартаа бат татгав. Дараа нь урагш дайрах бүлэг хүмүүс рүү савлаа. Түүний жад нэг удаа хөдлөх бүрд яг л дахиад шүрдэж буй мэт байв. Савалт бүрээр 5-6 хүн агаарт ниснэ. Удалгүй гаслан яолох дуу агаарт тархав. Эдгээр сул дорой амьтад үнэхээр өрөвдөлтэй байлаа. Газар урамхцаал өвдөж байгаа мэт гиншиж эхлэв. Үүнийг хараад Лимийн хэлэх үггүй боллоо. Тэр зүгээр л хөнгөн шүүрдсэн төдий. Хүчнийхээ дөрөвний нэгийг ч ашиглаагүй. Ингэтлээ өвдөх эсгүй баймаар хэдийгээр эдгээр өчүүгийн тэнгүүд бүгд будааны шуудаа шиг сул дорой дээрээс нь жүжиглэж байсан ч Лимийн нэг савлтаар 7-8 хүнийг унгаж буй дүр зураг эргэн тойрныхын нэг зочирдуулав. Хүмүүс түүн рүү улам ихээр цугларч эхэллээ. Нүд ирмхийн зур талбай дээр ганц Ван Игоу л үлдэв. Тэр айд сандарсан арга шухарч эхлэв. Лимийн өөрлөө налхаж ирэхийг хараад гаднаа догшин харагдахыг хичээсэн ч үндэ ухаан алдах шахаж байлаа. Лимийн чи юу хийх гээд байгаа юм? Би чамд анхааруулж байна. Хитрхи давруулал үхэл чинь маш муухай олон шүү. Лимийн түүн рүү яг л шавж харж буй мэт ширтээд хүүтнэр хэлв. Муудсан навчинд хүртэл тод судал байдаг.
Тулааны урлагаар бясалгадаг хүн байж чи яаж ийм аймхаа нуруугүй болж чаддаг байна. Чи намайг дахин өдөж ирсэн. Би чамайг 2 удаа аль хэдийн твцсэн. Дахиад твчих юм бол би ер нь юуны төлөө тулааны урлаг бясалгасан хэрвээ. Ингэж хэлэх зураа Лимийн агшин зур Ван Игогийн өмнө хурч ирэв. Ван Игогийн бүх үс арзааж тэр айсандаа баг өмдөндөө шех шахав. Түүний толгойд ганц бодол эргэлдэнэ. Энэ Лимийн галзуурчихсан юм уу? Намайг цохиж зүрхлэх гэж үү? Чи зүрхлэх үү? Миний эцэг бол Ван Иго өрөвдөлтөөр ойрлов. Гэвч үгэн дуусахаас өмнө Лиминий нудраг түүний хөвлөд буулаа. Лиминий нудраганд далд хүч агуулгдсан байв. Хэдийгээр тэр торгон мэт урсах төвшөнд хүрээгүйч хатуу зөөлөн хүчийг нэгэн зэрэг ашиглаж нэг алхамд ойртсон байлаа. Нудрагны хүч Ван Иговийн дотор эргэтэн рүү нэвтэрч нэг тэрээр цусаар ханиалгав. Дараагийн агшинд Лимийн нөгөө гараа өргөж Ван Иговийн баруун хацар руу чиглүүлэн цохилоо. Па! Тас хийх чимээ гарав. Ван Иговийн эргүүлэх шиг эргэлдэн падхийн унаж нүдэнд нь одож жирэлзв. Түүний уруулын нэг тал нь Лиминий алханд хагарч нэг шүдэн унсан байлаа. Чи! Ван Игов амаа дарлаа. Цус болсон гараа хараад нүд нь улаанаар эргэв. Тэр багаасаа генералын ордонд өссөн хүн. Хинч түүнийг цохиж зүрхэлж байгаагүй. Тэр цуснд бодогдсон чичирсэн хуруугаараа Лимин рүү сунгон. Би чамайг ална. Намайг алхаа, магадгүй чамд тийх боломж гарахгүй байх. Лимин нэг алхам урагшлаа. Гартаа жадаа барьсан ивэр түүний биеэс алах санаа урсан гарч эхлэв. Тэр алах санааг мэдэрч жадны үзүүр хоолойноос нь хагас тохооч хүрэхгүй зайд ирснийг хараад Ван Иговгийн уур хилэн өөртөө итгэх бардан зан нь бүрэн нуран унав. Тэр газар дээр унаж аль болох хурдан мөлхөж зүхтах зураа ойрлов. Хүн алах гэж байна. Лимин энэ цэлмэг өдрийн гэгэнд генералын хүүг алах боломжгүй гэдгийг мэдэж байв. Хэдийгээр саяын цохилт далд хүч агуулсан ч үхэлд хүрэхээргүй удаан үйлчлдэг цохилт байсан. Зөвхөн Ван Игов өвдөлт мэдрүүлэх төдий. Харин уруул нь хагарсан эдийгээр өвдөгч им хэрэгүүлвэл идэгнэ. Гэвч голын замын цаанаас дахин морь төвөргөө сонсогдов. Лимин харахад 30 орчим насны нэгэн эр дахин ирж байлаа. Тэр сахалтай ахлагчаа хувц өмсөж бэлхүүсэндээ сэлэм зүүжээ. Түүний араас хид хідэн албан хаагч давхиж ирэв. Эдгээр албан хаагчдыг харсан Ван Игов яг л гэрэл олж харсан мэт болов. Тэр чангаар хашгирав. Намайг авраач, тэр намайг алах гэж байна. Ингээд тэр тэдний зүггүй. Лимин албан хаагчдыг хараад хөмсгөө зангидлаа. Тэр гинэт Ван Иговийн зорилгыг ойлгов. Түүний зорилго бол асуудал өдөөх байжээ. Үнэн дээр тэр морьтой хүн эсвэл дагуулуудаа Лиминийг гэмтэж чадна гэж огт бодоогүй. Харин зориуд эмх замбраагүй байдал үүсгэж долоонгүй ухааны тулааны ордны эсэлтийн шалгалтын дэг журам сахиулж буй төрийн хүчийг өөрөөр нь нэрвэлж Лиминийг баривчлуулахыг хүссэн юм. Нэгэнт баривчлагдвал Лимин эсэлтийн шалгалтаас хоцорно. Бүр ял сонсож шоронд орж ич мэднэ. Энд юу болоод байна? Ахлагч Жао Мишан хэлв. Тэр 35 настай. Бие бэхжүүлэх төвшний 4-р шатанд хүрсэн хүн бөгөөд Тэнгэрийн Аз хотын цагдаагийн хүчний ахлагчийн албан тушаалтай байлаа. Жао Мишан газар дээр өрөвдөлтөй өчиг мөлхөж ирж буй хүмүүсээс асуув. Шархацсан хүмүүс яг л гинт хүч орсон мэт түүнэр өмлөгцгөв. Энэ дүр зургийг Лимин аль хэдийн таамагласан байлаа. Тэд бүгд нэгэн зэрэг Лимин рүү зааж эхлэв. Тэр биднийг зодсон. Тэр манай залуу ноёныг алхаар төлөвлөсөн. Эрхэм ахлагчаа бидний бийд байгаа шархыг хараач. Тэр над жадаар тулцсан. Би хурдан болцсон болохоор азар зөвхөн яс суурсан. Нэг хүн цамцаас өгөв. Цээжин дээр нь том хүүх судал шиг мөр тод харагдаж байлаа. Энэ үед Лимин ч мөн жад барьсан ивэр байсан. Иймээс баримт хангалттай мэт харагдана. Өчүүхэн сүр жавхлан үлдээгүй. Жао Мишан дэрүү Ван Игод им гаргаж өглөө. Ахлагч хүний хувьд Жао Мишан им биендээ авч явдаг байв. Мэдээж тэр нь дорд үнэтэй зүйл биш. Ван Игов ойрлж уйлгнах зураа имийг амдаа түрхв. Им тун үр дүнтэй байсан тул өвдөлт нь баг зэрэг намдав. Жао аха, та заавал миний төлөө шударгаас тогтоох ёстой. Ван Игов Лимин рүү үзэн ятсаар харцаар ширтэв. Тэр Лимин өөрийг нь үнэхээр цохино гэж бодоогүй. Одоо тэр Лиминийг алхаар шийдсэн байлаа. Түүнийг шоронд хилгэж чадвал дараа нь яаж олно? Алах уу, дахир дутуу болох уу? Тэр Лимин хаашаа цуцж чадахгүй. Үгүй алах нь хит амархаа. Түүнийг зовлонд хутхан тарчлах нь илүү дээр. Иймэрхүү хэргийг Ван Иговгийн эцэг нэг их тоодгүй. Ван Игов мөрийн ялагдаж бүр бие бэхжүүлэх төвшний 1-р шаттай жалд ялагдаж нэрээ уруулан дутсан.
Үүнд Ван Жужу мэдээж уурласан. Харин бусдыг дэрлэхэж хідэн энгийн хүнийг тахир дутуу болгосон асуудал бол гэр бүлийн нэр хүндэд сэв суулгаагүй л бол Ван Жужу огт тоохгүй. Тиймээс эцэг нь энэ хэрэгт хит оролцсныг санаа зовох шаардлагагүй. Үүнийг бодоод Ван Иговын сэтгэл тайвшрав. Хэдийгээр зохиулсан ч өвдөл төр зургийн зүйл. Хамгийн чухал нь цээжинд хөрөмтлөх зуураа гаргах. Жуу ахын төлөлгөө шиг хэрэг явдлын үннийг бичиж чадвал төрийн гараар бусдыг дарж болно. Жао Миншан тэнэг хүн биш. Тэр олон жил цагдаагийн хүчнийхэн далбаа хааж байсан. Ахлагч болсон зөвхөн хүчтэйдээ бас овсгоотой хурдан сэтгэдэг учраас тэр зөвхөн босон явдлын дүр зургийг хараад л нөхцөл байдлыг ихийг зөв таамаглаж чадлаа. Энэ залуу генерал Ван гэр бүлийг өдөж орхисон бололтой. Хэдийгээр Ван Иго өөрөө эхэлж төв бодсон байж болох ч энэ залуу генерал гэр бүлийн хүнийг ийм бололт гэмтээсэн. Түүний амьдрал дууслаа гэж Жао Миншан дотроо тооцоолов. Ахлагч хүний хувьд Тэнгэрийн Аз хотын том хүчнүүдийн нөлөөг мэддэг байх ёстой. Жао Миншаны төрийн албан дах байр суурь тийм ч өндөр биш. Тэр ийм хүчнүүдийг хизээж өдөж болохгүй. Тиймээс ийм нөхцөлд хэн зөв хэн буруу гэдгийг баримтаар биш ард талын хүчээр хардаг байх байлаа. Ван Иговын эцэг бол зэвсэгт хүчний генерал. Дээрээс нь Жао Миншаны тушаал дэвшгэд тусалсан хүн. Тэр туслаагүйсэн ч генерал Ваны нэрийг бодгол ёстой. Ван Игов гэр дотроо үн цэнгүй сахилгагүй хөв байж болно. Дотроо эцэгтэй загнуул шийтгүүлдэг байж болно. Гэвч гадна талд энэ бол нэр нүрийн асуудал. Хэрв Жао Миншан буруу шийдвэр гаргавал тэр өөрийгөө генерал Ваны хүн биш гэдгийг харуулсантай ялгаагүй. Энэ бүхнийг зүрхэндээ ойлгосонд бол Жао Миншан шийдвэртээ баттгав. Тэр гараа дохиход нэг албан хаагч урагш гарч газар дээр хөвтөж буй хүмүүсийн шархыг шалгаж эхэллээ. Дараа нь Лин Миний барьсан жадтай харьцуулж үзээд хэлв. Тийм байна, эдгээр шарх жаднаас үссэн. Жао Миншан толгойд өгөв. Дараа нь Лин Мин рүү хараад асуув. Нэр Лин Мин. Жао Миншан юу их гэж байгааг аль хэдийн таамагласан. Тэр Жао Миншан руу өөдөөс нь ширтээ шулуухан хариулав. Лин Мин. Лин Миний нүд рүү харахад Жао Миншан үл мэдэх доромжлын өнгө мэдэрч таагүй болов. Түүний доторч эвгүүрхэж эхэллээ. Баримт хангалттай байна. Чамд хэлэх зүйл байна уу? Баримт хангалттай гинэ. Лин Мин хүүтнэр инэв. Та эргэн тойрны дах гэрчүүдээс асуусан уу? Зөвхөн Ван Иговын талын үгийг л сонсож байгаа юм уу? Жао Миншан хөмсгөө зангидлаа. Энэ залуу толгоогоо алдсан бололтой. Тэр гарч ирсэн мөчөөсөө л хэрэг явдал ингэж өрнө гэж таамагласан. Гэвч одоо харахад энэ хүү үхэл нь хаяанд ирчихсэн байхад тоглоом хийж байгаа мэт. Энэ Лин Мин яагаад заавал Ван Игог зөксөн юм бол түүний эцэг Тэнгэрийн Аз хотын зэвсэгт хүчний ахлагч гэдгийг мэддэггүй юм гэж үү? Генерал Ван хүүгийнхаа мөнхлөлийг твчдэггүй. Байнга шийтгдэг байж болно. Гэхдээ энэ нь бусад хүн хүүгэн зохихыг зөвшөөрнө гэсэн үг биш. Учир нь тэр генерал Ваны нүр лөө алгацсантай адил. Энэ Лин Мин ямар нэгэн том ард талтай хүн байх ёсгүй. Хувцсыг нь харахад л ойлгомжтой. Магадгүй зүгээр л хувийн маргаан байж таарна. Жао Миншан санаа алдаад хэлв. Би мэдээж гэрчүүдээс асууна. Гэхдээ эхлээд чи надтай хамт албаны газар очиж мэдүүлэг өг. Би хүмүүсээ энд үлдээж гэрчүүдийн мэдүүлгийг авахулна. Шалгалт тус хүртлээ чи тэнд цаатуулагдана. Ухаантай хүн бол төрийн албатай шууд маргалдаж буруу үг хэлэхгүй. Хэрв хин нэгэн аман задгай байж асуудал үүсгвэл үр дүн сайн байхгүй. Явцгаая. Жао Миншан гараа дохиход хоёр албан хаагч урагш шалхав. Тэдний гартаа ороосон байлаа. Ван Иговын нүүрэнд хорон инэвсэл тодоров. Надтай тэмцэнэ гинэ. Хаха. Одоо яаж өгөхийг чинь харъя. Лин Мин хоёр албан хаагч олстойгоо өртөж байгааг хараад ханцуугаас ихсрэн хүүтнэр хэлв. Та нар намайг хүлэх гэж байгаа бол хүл. Гэхдээ хүлсний дараа та нарт сайн болохгүй шүү. Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас